хосод сасаа уурч уучаад цугаа чимбэндэ багтаасан өхөр шатаачгүй эмэртэй бафи онэрэ нөгөө залуу чин явна чин юугийн сарын цалин чин буусан уу одоо хаан байна норондоо юу гадаа юу кандадо гадаадо Одоо л бичлэг хийх би бичлэг хийж амжихгүй гэж бодож байна. Тэгээ өнөөдөр манай сургуулийн хохны хоёр болж байгаа. Өглөө үс мүсээ өнөөдөр хэдэн сарын дараач анх удаа эндүүдэж энтер болоод тэгсэн чинь автобуснаас жоохон оройтоод тэгээд таксидэж ирсэн байгаа. Өглөө тэгсэн чинь юуны ясээс олгоргийн нөгөө нэг мөнгө орсон байна. Юу үнэмлэхий зүг хэрэгтэй юм байна. За би ихний цаг хичээлтэй тэгээд үйл ажиллагааны төрт нь оролцоод туслаад тэгээ явна да. За ингэж. Сайхан амарсан. Өглөөний мэнд Өглөөний мэнд Улсын бүрэн төгсгөлийн 2025-2026 оны жилийн ямжтай төгсөж байгаа. Энэ төсвийг багштай 12-ийн А-гийн хамт болно. Национальный шүлэгэн jetzt beginnen. Сайн байцгаана уу? Ирэх мөхөндөд эцэг их асран хамгаалагч болон багш сургууль хүмүүжлэгчээ энэ өдрийн мэндийг хүргэе. 2025-аас 2026 оны хичээлийн жилийн Кёто олон улсын бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн 23 дугаар төгсөлтийн мөнгөн хонхны баярын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Hiermit starten wir die Schultanke und Trägerin des Ordens Roland. Frau Burujau Hajikma, die Feier mit einer Ansprache offiziell zu eröffnen. Одоо та бүгдийн өмнө Кёто олон улсын бүрэн дунд сургуулийн ерөнхий захирал хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонтой хадагтай Бурujauгийн Хажимаатай нэг энэхүү үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлнэ хэмээн урьж байна.
Өнөөдөр ядчих чинь нэг автобусны кондуктор гэж юм шал дургу үргэдэг биш. Яасан? Автобусанд ороод зогссон чинь энэ хүүхэн мөнгө өгөөгүй дээ гэсэн харцаа над руу бүр хараал зогсоод ийчүү. Миний айн тэгээ мөнгө өгсөн юм уу гэстэй? Гээ би яг өгсөн хүн шиг өөдөөс нь хараал зогсоод исэн байхгүй юу? На харцаан сайжруу заа юу. Өглөөний минь хүүхдүүдээ. Өглөөний минь багшаа. Баярлалаа сууцгаая. За. Зүгсүүлээ. Зүгсүүлээ багш руугаа анхаарай. Бид өмнөний хичээлийн сэдвээ зүйл гэж юу вэ гэж зүйлийн тухай үзсэн байгаа. Тэгэхээр зүгсүүл. Тэгэхээр өнөөдөр болохоор бүгдөө тэр зүйлийг хэрхэн тодорхойлдог вэ? Яаж ингэж тусдаа зүйл олгоод байгаа юм бэ? Тэрийг үзэх байхгүй юу? За тэгэхээр эхний даалгавар. Дэлгэц рүү харъя. Дэлгэц рүү харъя. Тэр харагдчих юм уу за. За, эхний асуулт болохоор ингээд хоёр нүдтэй нь аль нь байна вэ гэж байна. Голынх нь ямар өнгөтэй харагдаж байна? Чимээл ягаан өнгөтэй харагдаж байна тийм. За дараагийнх нь юу гэж байна? За том амтай нь аль нь вэ? Өнгийн нэг. Тод ягаан өнгөтэй байна тийм ээ. Шууд энэ ажлын үзнээс харъя. Эхний асуулт. Энэ эхний асуулт нь А Б буюу хоёр асуулттай байгаа гэсэн. За юу гэж байна? Ам нь нээлттэй байгаа юу? Эсвэл ам нь хаалттай байгаа юу гэж байна? За бүгдөө тэр яаж яхад энэ багш нь доош тулч. Энийг бас айлхад үлээж авчих. За, над хайр гаргийнхныхаа шинж тэмдгүүдийг хараад байж байгаа манайхаа. Шинж тэмдгийг хараад байж байгаа. За, одоо харагдаж байгаа гэж найдаа. За, эхлээд бүгдөө энэ эхний ногоон амьтныг яг ямар нэртэй амьт юм бэ олъё заяа. За, олохын тулд яаж болох вэ гэхээр нэгээс эхэлнэ. Тэрний ам нь нээлттэй вэ хаалттай вэ? Нээлттэй. Нээлттэй бол ашиг цэгээд байгаад явсан чи юу гэж вэ? Хаашаа очиж байна? Хоёрлоо оч гэж байна. Хоёрлоо очсон чи хоёр асуулт байна. За, хоёр асуулт онш хараарай. Ажлын руу гараа. Ажлын руу төсөж байгаа шүү. За. Тэр гартай юм уу? Гаргүй юм уу? Гаргүй. Гаргүй. Энэ алхамтай түр бичгүү, салаасан түр бичгүү та нар юу гэж бодож байна? За салаасан түр бичих гэх юм бол яг энэ шиг байна шүү. Алхамтай гэх юм бол өчигд ихлэх хийсэн шиг байна шүү. Санаага 50 байлдах ууц нуруу ууц нуруу хэвлийгээр өвдөх лигээр өвдөх зэрэг зөвлөр илрэх Бэдрэггүй. жимчи зөвлөг давах шаардлагатай. Сарын тэмдэг болоход бонгоо ихээр сарын гарсан болоод сарын тэмдэг өрөөгүй охидтой мэргэжлийн активийн ажлын уулзалт зөвхөн авах шаардлагатай. За. Дууссан шүү дээ манайхан. За. За энэ хамгаар уус дээр очоод за нааша анхаарах. Бид ер нь үзэж мэдэх ёстой бүх агуулга ангаараа нийтээр өгчүүчдэд унших та. За энэ 40 минутыг яах вэ гэхлээр октод төгөөдийнхээ нэрийг суулна. Тэгээ суулсан ихтэй сурагчтайгаа суух шүү за. 40 минутын сууш. За. Хоёр юу холиод байна. Дахиад уншаарай.
Оо, умаа болон өтрээ өсөж өгчих гэж байна. Охид юм уу, өгөөд юм уу? Оо, охид. За. Оо, төмсөг болон шалаа өсөж өгчих нь. Өгөөд. За, дахин нэг юм уншиж өгье. Бинэм гэдэг нь бэлгийн дааврын нөлөөгөөр тодорхой хугацааны мөчлөгтэйгээр умайн салс давхраг хохрон үтрээгээр дамжин гадагшлах үзэгдлийг хэлнэ. Огтод биенээ мэрсэн эхний өдрөөс эхлэн дараагийн биенээ мэрэх хүртэлх хугацааг биенээ эмний мөчлөг гинэ. За, нүдэнэлээ. Одоо болохоор бид нар биенээ эмний тодорхойлолтыг сайн хэлээд өгч байгаа шин. Мөчлөг гэдэг нь яа гэж вэ? Биенээ мэрсэн эхний өдрөөс дараагийн биенээ мэрэх эхний өдөр хүртэлх хугацааг л тэр хугацааг мөчлөг гэж нэрлэдэг юм байна. За, багш нэг цаас тарааж өгснөө дөө. Оо за, одоо бүгд тэр цаасан дээр ажиллацгаая. За, сурах хүчгийн 97 дугаар хуудастай байгаа шүү. Наад юу ч өснөж чинь. Тэс 15 мөн биш шүү. За, тэгсэн чинь 12 сард эзэн. Тэгвэл 11 сарын 14 гэж бичгэнэ штэ. За, бичсэн байгаа шүү. 12 сард эзэн. Нэг нь бисэн юм уу? За, 5. За, мөчлөгийг олоод өгөөч надад. 8 хэлсэн байгаа. 12 хэлсэн. За, хийе. Атгатас хоо шүү. 24 байна уу яг? За, тэгвэл 1 сард нь 12 сарын одоо тэгвэл хизээ дууссан гэж. Хэд хоног үргэлжсэн? Хэд хоног үргэлжсэн ба сарын тэмдэг? 7 хоног юм уу? 4 хоног. За, хизээ дууссан тэгвэл? 4 дуусна. Оо, 12 сарын 4-ндөө дууснаа. За. Тэгвэл 1 сард хизээсэн? 6. 1 сарын 6-нд ирсэн. За. Тэгэх юм бол мөчлөг хийдэ. 13. Одоо энд нэгэнд ирсэн шүү дээ. Оо, ингээд 31 шүү дээ. За, 31. Тиймстэй хараач 12 сарын 1-нд ирсэн чи ингээд 31 хоног үсттэй. За, тэгээд 32, 33, 34, 35, 36, 37. За, тэгээд 1 сард хэд хоног ирсэн? 7 хоног. 1 2 3 4 5 6 7. Оо, 1 сарын 12-нд дууссан байх нь шүү. Одоо 5 минутын дараа йог орно. Тэгээ өнөөдөр зал руу ормоор санагдаж байна. Волейбол юм уу сакс ингээд тогломоор санагдаж байна. Тэгээ зал руу орчих болно л доо. Гэтэ би өнөөдөр жоохон тохиромжгүй хувцлаад ирсэн байгаа. Тэгээ нэг яг юм тий. Тайлбарлаад байгаа. За тэгээд доошоо ороод хувцаа ерөн сольж тэгээд ихэх болох бах та. Ширээгээ цэгцлээд тэгээ шууд йогосоо гарч ирээд шууд тарих учраас би нөгөө 9 сарын 1-ээс хойш ер нь хураас нь цуглуулсан одоо нэг ширхэг цаас байна уу тий материалууд байна уу ингээл надад хураагдж ирсэн тэдгээр бүх зүйлсүүдийг нөгөө сурагчид нь буцааж өгч байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл энэ биш үү. Ингээд ордог ангаараа ингэж хаяглаад одоо ингээд энд 8 бэги одоо тэгээд яг тарааж амжаагүй ч юм уу эсвэл ингээд зарим нэгэн сурагч ажлын удас ч юм ингээд байгаа нэг ингээд буцааж өгж байгаа. Тийм байгаа. Тэгээд одоо номл гэхэд одоо ингээд хураагцаар яаж байгаа. Одоо яагаад ч би ийм номнуудтай олсон юм бэ? Энэ хоёр ном байгаа. Ингээд энэ ангийн багш нар яг кодоор нь хүлээлгэж өгч мөгөөд одоо жоохон ажиллаа цэгцлэе даа. Тэгээ энэ болохоор миний нэгдүгээр удиралд авсан одоо бие даалтахгүй. Тэгээд энэ бие даалтыг бас хүүхдүүдтэй буцааж өгч байгаа. Угаасаа би энэ ч одоо тэгээд татгалаа явчих чадахгүйгээс шүү дээ. Одоо жишээлбэл тэгээ 30 гээд очсон болохоор тэгээ сая доошоо бууж 2000 хоол идчихэ. Таарсан бай. Тэгээ би бас сая
хэдийн завсарлагаараа үлээ нэг хальт гүйж надад нэг мантон бос тэршги тавьчаарай гэж хэлсэн хэрэг. Харин тавьсан юмс. Тэг өглөөний цай уугааг болохоор сая бүр амар л идэл. Одоо яг руу орё дөө. 조금 쉬세요. 자, 삐쪽을 같이 잡으면 되죠. 자, 이 이렇게 딱 됐으면 자, 후대고 자. 이거 시대 도치. 꼬리야, 참 죽어가지고. 자, 아래가 자, 연습해서 쫙 하고. 네, 참새. 너도. 네. 예스. 허리 좀 네, 자, 희석베리. 자, 보세요. 자, 쓱 자, 보세요. 앉으세요. 더. 네.